За сайн бацхан уу. Happy 24 клубээс мэдчилж байна. Өнөөдөр 2019 оны 11-р сарын 29-ний өдөр. За дэлгэцэн дээр биднээс юу харуулсныг та бүгд анзаарсан баха. Энэ бол яг 20 жилийн өмнөх Монгол улсад долларын ханш ямар байсныг үзүүлж байна. Тэр өдөр бол 1053 төгрөгтөө тэнцүү байсан байна. $1. За өнөөдөр хэд болсон байгааг та бүгд мэдчихэж байгаа. За Монгол банкны ханшаар бол $1 2714 төгрөгтөө тэнцсэн байна. Энэ 20 жилийн дотор төгрөгийн ханш бол 3 дахин суларсан гэсэн үзүүлэлт байгаа. За ингээд биднээс энэ өнөөдөр бол энэ долларын ханш ойрын ирээдүйд буюу энэ 12 сар, 1 сар, 3 сард хэд хүрэх талаар ярина. Түүнээс өмнө биднээс энийг жоохон тайлбарлая. Улаан шугам бол энэ сонгуулийн жилүүдийг биднээс заасан байгаа. Масштабыг би багасгаад харуулъя та бүгдэд. За 2000 оноос хойш 4 оны шугамыг бол 8 оны шугам, 2008 он сонгуул болсон, 12 он сонгуул болсон, 16 он сонгуул болсон. За энэ хугацаанд бол долларын ханш яаж өсөлт уналт бууралтай байсан талаар биднээс ингээд ярих болно. За энэ долларын ханшийг яриад цааш нь 20 оны сонгуул эхэлнэ. Энэ бол ямар ханштай яаж өөрчлөх талаар ярихаас гадна биднээс өмнө жоох энэ Монгол улсынхаа үр ширний талаар ярив. За Монгол улсын гадаад өрийн өнөөгийн байдал гэдэг ийм илтгэлийг Монгол банкны нөөц удирдлага санхүү зах зээлийн газрын захирал Ингчин гэж залуу ингээд 9 сарын 17 одоо мэдээлэл хийсэн байна. Энэ мэдээлэл дээр үндэслэн ярих болно. Мөн Excel файл дээр арай илүү задрахаатай биднес ярина. За энэ мөнх соёл гэдэг бүсгүй байгаа. Хүн амын одоо удирдах зүйлийн гишүүн, үндэсний стратегийн хүрээлэн төрийн бас байгууллагын захирал эдийн засагч мэргэжилтэй бүсгүй. Тэр одоо пэйж хуудсан дээр бол ядуурлын түвшин 29.4% хүрсэн байна. 3 хүний нэг нь бол ядуу байдалтай байна. 21 онд бол Мазала бондын 500 сая, 22 онд Чингис бондын $1 тэрбум, Хэрэгэ бондын $800 сая төлнө гэдэг ийм мэдээлэл тавьсан байгаа. За би нөгөө нэг PowerPoint дээр ярив. За энэ бол мэдээж Монгол банкнаас гаргаж байгаа учраас албан ёсны мэдээ ямар нэгэн зөрөө байхгүй боловч тодорхой бутархай тоонууд дээр бол зөрүүтэй байж магадгүй. За энэ хүснүүдийг хараа. Монгол улсын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал гэдэг ингээд. За яг өнөөдрийн байдлаар бол ингээд 29.7 тэрбум долларын одоо өртөө монголчууд сууж байна. Ингээд 10 оноос хойш энэ шинжилгээг хийсэн байна. За энэ банкны өр бол харьцангуй гайгүй харагдаж байгаа. Засгийн газрын өр бол энэ 10 оноос хойш бол огцом ингээд өссөн байна. 2010 онд 1.9 тэрбум долларын өртөө байсан бол 11 онд 2 тэрбум доллар, 12-д 3.6, ингээд 13 онд 3.5, 16 онд 4.9. Одоо энэ сонгуулийн жил бол бүр нэмэгдсэн. 15 онд бол 3.8 байж байгаа. 1.1 тэрбум доллараар ингээд өссөн байна. 17 онд 7.3, ингээд 7.2 тэрбум долларын засгийн газрын өр, төв банкны өр болохоор нэг 2 тэрбум долларын өртөө байна. Бус нь бол ингээд аж ахуйн нэгж байгууллагуудын өр байгаа. Энэ 18.2, 17.3 гэдэг их өртөө байна. За биднээс энэ шинжилгээ хийхэд бол нэлээд засгийн газар бол хяналт контрол алдсан, мөнгөний бодлогоо барьж чадхаа болсон. Монгол банк бол одоо энэ улс төрийн шийдвэрээс болоод энэ мөнгөний бодлогоо алдсан байгаа. За энэ дээр бол Монгол банкны сайтн дээр бол та бүгд харж байгаа. Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэг төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж байгаа. Гэтэл юун тогтвортой байдал байх вэ тийм ээ? 20 жилийн дотор 3 дахин ханш бол унтсан. Биднээсийн хармаанаас одоо нэг өстө суулж байна. Бүх хэрэглээ хүнс өргөн хэрэглээний барааны ханш бол нэлээд өссөн байгааг та бүгд хэлүүлдэггүй мэдж байгаа.
За энэ позиц бол биднээс шаардлагагүй гэж үзэж байна. За валютаар мэдээж ихэнх нь ам доллар, евро, хятадын йен байгаа. За энэ хувийн секторуудын өр хэрэггүй биднээс гадаад дүрийн өргөн төлөлтийг ингээд бүгдээрээ хараад үзье. Бид trading view-тээр бол энэ өөрийнхөө ханшны өсөлтийг ярина. Гэхдээ энэтэйгээ холбож ярьсан зүгээр болов гэд энэ Монгол банкны аль биесны мэдээг та бүгдэд үзүүлж байгаа. За ингээд бондууд байна тийм ээ. Мазала, Чингис гэрээгээ хуралдаа хятадын одоо арилжааны хятадын хөдөө аж ахуйн банкны swap хөлцөл дээр 12 тэрбум одоо юу авсан байна. Йен авсан байгаа. За Мазала бонд бол 500 сая доллар 21 оны 4 сарын 6-наас төлөгдөж эхэлнэ. За Чингис бондыг тэрбум доллар 22 оны 12 сарын 5-нд төлсөн байх хэвээр. Гэрээгээ бонд буюу ингээд 2800 сая доллар 23 оны 5 сарын 1-нд хуралдаа бондын мөнгийг бол 24 оны 3 сарын 9-нд ингээд төлгөнө. За энэ аж ахуйн нэгжүүдийн авсан зээлийг бас энэ дээр анхааруулж өгдөөс ярил зүгээр болов гэж бодсон. За энэ хөгжлийн банкн дээр 2 бонд байна. Нэг нь 30 тэрбум йений бондын өр 500 сая долларын бондын өр байна. Худалдаа хөгжлийн банк дээр 500 сая долларын одоо бондын өр байна. Худалдаа хөгжлийн банк одоо 500 сая долларыг босголоо баярлаа. Хэдхэн өдөр босгосон гэдэг ингээд хэдэн жилийн өмнө ярьжсэн боловч одоо ингээд хугацаанд тогтсон байна. За energy resource 412 сая 440 гэдэг ингээд 552 сая доллар нийт дараа жилийн 5 сарын 4-өөс бол 412 сая доллар төлөгдөхөр юм байж байна. MIG компани 300 сая доллар 22 оны 1 сарын 29-ноос. Ерөнхийдөө ингээд аваад үзэхэд бол бид бол өрөө төлөх шаардлагатай. Улсад бол валютын нөөц хэр байгааг та бүгд мэдчихэж байгаа. Одоогоор нэг 2 тэрбум илүүтэй доллар нөөц байгаа. Энэ доллар бол мэдээж гадаад улсад өр төлөхөөс гадна дотоодын хэрэгцээ аж ахуйн нэгжүүд гадаад худалдаа хийхэд бол доллар авах шаардлагатай учраас энэ бол зайлшгүй нөөц өшөө улам ихсэх шаардлагатай юм нөөцүүд байгаа. Долларыг яаж хөрөнгөлүүлэх вэ гэдэг бол энэ засгийн газрын том асуудал болсон. Дараа жилээс ингээд өрөө төлөөд ирэхлээр мэдээж долларын ханш өснө. Зайлшгүй өснө. Өмнөх жилүүдэд юу болж байсан талаар биднээс одоо энэ арай дэлгэрэнгүй трейдинг view дээр ярив. За энэ бол гадаад төр дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан харьцаа бол ингээд зохистой хэмжээнээс өнгөрцөн ийм үзүүлэлтүүд байгаа. За ингээд өрийг шийдвэрлэх хэрэгсэл гэдэг ямар хэрэгслүүд байна гэхээр өрийг төлөх гэж байгаа мэдээж төлнө. Дотоод зээл бондоор төлөх гээд байгаа шүү. Гадаадд үнэт цаас гаргана. Арилжааны зээл олон талт хилцээрээс бас $1 олно гэсэн юм Монгол банкны байр суурь байх шиг байна. Хоёр талт хилцээр гэхлээр энэ ямар нэгэн swap хилцэл ч юм уу тийм ээ. Хятадын хөдөө аж ахуйн банктаа ч юм уу бас swap хилцлээ сунгах иймэрхүү аргуудыг энд дурдсан болов гэж бодож байна. За энэ дүгнэлтүүдийн бүгдээр уншия. Нэгдүгээр дүгнэлт нь гадаад өрийн хэмжээг бүх хэмжээсээр авч үзэх зохистой түвшнээс өндөр байна. Томоохон бонд зээлийн төлбөр төлөгдөх хугацаа ойртож байна гэж. Хоёрд нь өмнө авсан төрийн бонд зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүй улмаас гадаад өрийг эргэн төлөхөд хүндрэл учраад байна гэж. Энэ дээр бол Монгол банк болон засгийн газар бол тодорхой хэмжээний компаниудад бол баталгаа гаргаж өгч тухайн компаниуд бол өөр санхүүгийн байгууллага фанд том банкудаас үр зээл нэхэж авч бизнестэй оруулдаг. Энэ дээр бол маш их хяналтаа алдсан байх магадлалтай. 3-дугаар дүгнэлт нь гадаад өр өндөр байгаагаас шалтгаалan валютын ханш сулрах эрдэсийн үнэх зэрэг шокууд илэрхэд өрийн үйлчилгээний зардал өсөх улмаар санхүүгийн салбар дороодох эрсдэлтэй байна гэж. Энэ бол ойлгомжтой. Ганц биднээсээ орлого олдог, төрийн төсвийг бүрдүүлдэг эрдэнэ төлөвлөрийн орлого байна. Бусад одоо төрийн аж ахуйн нэгжүүд байна. Доллар гаргаж одоо зэсийн баяжглаа зарж тийм ээ эрдэнтээрээ биднээс амьдарч байгаа хүн болгон мэдж байгаа. Төсөв бүрдүүлдэг ийм орлоготой аж ахуйн нэгж ч юм уу төрийн байгууллага байхгүй болчвол хэцүүд нь мэдээж нэг та хоёрд хувийн аж ахуйн нэгжүүдийн гаргаж байгаа
одоо борлуулалт багасах ч юм уу бизнес нь хумигдаад ирвэл мэдээж төсөвт бүрдүүлэх татвар тасарна. Энэ үүднээсээ ярьсан баг. За дөрөвдүгээр дүгнэлт нь бол гадаад дүрийн хэмжээ өндөр түвшинд хүрснээр эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлогын уран зай хязгаарлагдаж байна. Гадаад дүрийн менежментийг оновчтой хийж төрөөс урт хугацааны төлөвлөгөө боловсруулан батлах нь зүйтэй гэсэн юм дүгнэлт гаргасан байна. Энэ бол мэдээж зүй зохистой зүйл. За манай ХП24 клуб бол энэ дээр бол мэдээж том асуудалд бол нөлөөлөх нь бага. Гэхдээ бидний харж үзэж байгаа дүгнэлтээр бол энэ улсын том бодлоготой одоо арга хэмжээ авахаас гадна бол Монгол улсын иргэн бүр өөрсдийнхөө энэ тансаг хэрэглээ болон зүй зохистой хэрэглээг үүсгэж аль болох бага зардал гаргаж тийм ээ хэмнэлтийн зарчимд орох юм бол биднээс бол доллараар авдаг бараа бүтээгдэхүүн одоо мөнгө зарцуулах нь багасна гэж үзэж байгаа учраас аль болох хэмнэлтийн зарчимд шилжих зүйтэй болов. Энэ арга хэмжээг бол уул нь 2008 оны үед бол маш их ярьжсэн боловч засгийн газраас хэрэгжүүлээгүй. Яагаад тэгэхээр энэ орж ирж байгаа баялагын орлоготой бэлуураад юун тэр хэмнэх тансаг хэрэглээг багасгах гэдэг асуудал байхгүй усныг та бүгд мэдж байгаа. За энэ дээр бол биднээс энэ 99 оноос хойш бол ханшны өөрчлөлтийг авч ярина. За тухайн үед биднээс бол ингээд 2000 оноос өмнө бол энэ ганцхан 8 хийгээд түүцүүд гараад ирсэн арилжаа яадаг хойд зах ажиллаж ирсэн. Тэгэхэд энэ долларын ханш бол 750-аас ингээд 1000 руу ороод ирсэн. Яг тэр үеийн ханш байгаа энэ тодорхой хэмжээгээр ингээд өссөн байна. За цаашаа 2000 он гарангууд мэдээж хавар тийшээ жоохон өсдөг ханш. За ингээд 2002 онд бол харьцангуй тогтвортой байсан байна долларын ханш 1000 төгрөгтөө 1100 төгрөгтөө. За ингээд 4 он гэхэд бол энд ингээд жоохон тийшээ өссөн байна. 1130-аас 1180 төгрөглөө өссөн жишээтэй. Ингээд 2006 он бас харьцангуй одоо тогтвортой байсан гэж үзэж болно. $1200 хавцаа ярьжсэн байна. За энэ дээр биднээс бол яг энэ оны өмнөх өсөлт ханшны уналтыг бол нэлээд бас авч үзьгээд ингээд график татсан байгаа. Энэ дээр бол нэг 7 оны 7 сараас 9 сар хүртэл нэг 2% өссөн байна. Ингээд 8 он болоод энэ 8 оны сонгуулийн жилштэй. Сонгуулийн жил гарангууд эргээд нэг 2% унсан байгаа энд. 8 оны 11 сарын 3 хүртэл. Тэгэнгүүтээ 8 оны сонгуулийн дараа гэсэн ханш бол ингээд огцон өссөн. 43% өссөн. 43% өсөхдөө долларын ханш 1133-аас 1636 руу өссөн байна. За энэ бол 9 оны 3 сарын 19 хүртэл. 9 оны 3 сарын 19-ноос мэдээж энэ дээр Монгол банк интервенц хийсэн үү, долларын ханшийг гаргаж зарсан уу, эргээд 22% доош унсан. Энэ бол мэдээж интервенц хийсэн байгаа. За энэ бүх зурглыг биднээс дараа нь Excel дээр бас тодорхой ярихыг оролдоно. За ингээд 9 оны 4 сарын 3-нд бол ингээд ханш унсан. За монголчууд бол улирлын чанартай бизнес хийдэг тийм ээ. Ноос ноолуур гардаг. Ингээд намар тийшээ одоо мах малаа зарж мөнгө орж ирдэг. Ноолуур гарах үед бол ингээд ханш хэрэгээ жоохон өсдөг. Иймэрхүү байдалтай байгаа. За ингээд 9 онд харьцангуй тогтвортой явж байгаа ханш бол 1300 даваад гарсан 1426 руу ороод ирсэн явж байгаад 10 он гарсан баг. 10 он гарахад ингээд энэ дээр биднес шинжилгээ хийгээгүй. 9 оны 11 сард жоохон өсөлт үзүүлсэн байна. Ингээд 10 ондоо эргээд буцаад жоохон өссөн байна. За ингээд 11 он ингээд явцсан. За энэ дээр биднес юу гэж дүгнэж байгаа гэхээр одоо 10 жилийн өмнө юу энэ 9 оны 10 сард бол оюун тулгуун гэрээ байгуулагдсан байдаг тий. Та бүгд мэдчихэж байгаа. Энтэй уялдаад мэдээд тодорхой хэмжээний доллар урж ирсэн баах. Үйл ажиллагаа нь сайжирсан.
За бүгд ингээд нэлээд цалин мөнгөтэй болоод доллар орж ирэнгүүт ингээд ханш унсан болов гэж биднээс дүгнэж байгаа. 3 сар гэхэд энд нэг 1330 руу орж ирсэн байна. За эргээд мэдээж хаврын хувилрал эхэлсэн ноос нолоор хувийг ханш жоохон эргээд өссөн баг. За 11 он 1192. За энэ 12 оны сонгуулийн жилийн өмнөх нөхцөл байдлыг биднээс ингээд бас аваад үзье. Энэ дээр бол бас л 11 оны 8 сараас 12 оны эхэн буюу 11 оны төгсгөл рүүгээ нэг 17% өсөд 1422 руу буцаад ороод ирсэн. За тэгж жоохон байжгаад энэ хавар гэхэд бол 4 сар гэхэд бол нэг 9% унсан юм үзүүлэлттэй байна. За 13 он жиг төсөлттэй ингээд яваад 14 он гараад ирсэн. 14 онд энд улаан энэ шугам бол мэдээж Монгол банкнаас интервент хийсэн байгаа. 8 сартаа бас л өсдөг жамаараа ингээд өсөөд 1698 доллар руу ороод ирсэн. 9 сард бол энэ жоохон нийлүүлэлт хийгээд ханшиг унгасан болов Монгол банкнаас интервент хийгээд 13 оны 12 сараас 7% унсан байна. Ингээд 14 оны 1 сараас мэдээж өссөн баг. За 15 онд бол тодорхой хэмжээний бас интервенц хийсэн байна Монгол банкнаас. Энэ 14 оны 12 сард онгох юм ингээд 15%-аар ханшиг унгасан байна. За ингээд 16 оны сонгуулийн өмнөх жил 6 сарын 11-ээс 7 сарын 15 хүртэл нэг 10% өссөн байна. За энэ дээр 15 оны 6 сараас бол ингээд ханш жиг өссөн байна. Өсөөд 16 оны сонгуулийн жилийн одоо зааг дээр ханш бол ингээд 2046 доллар руу орсон. За энийг биднээс авч үзэхдээ яг ингэж ханш өссөний өмнөх хамгийн доод ханшнаас хэдэн өссөн бэ гэдээ ингээд анализ хийсэн. Энэ дээр бол нэг 1839-өөс 2043 хүртэл нэг 10% өсөлт үзүүлсэн байна. Нэг өсөндөө 15 оны 6 сараас 16 оны 3 сар хүртэл ингээд 10% өсөлт үзүүлсэн байна. За энэ өсөлтийг биднээс бол энэ одоо 16 оныхоо энэ долларын шинжилгээнд ашиглаж хэрэглэж байгаамаа. За ингээд өсөөд 2040 доллар хүрээд эргээд 5% унсан байна. 5-6%. Тэгээд нэг 1918 доо орсон. За ийм үзүүлэлт байгаа. Энэ 10% өсөлтийг жишээ нь биднээс энэ дээшээ одоо авч үзэх чинь өнөөдрийн ханшин дээр. За тэр хооронд юу болсон гэхээр ханш өсөөд энд бас 19% интервенц хийж 17 оны 2 сард Монгол банкнаас ханшийг буулгасан байгаа. Нэлээд их хэмжээгээр. За энэ 10% өсөлт сонгуулийн өмнөх жилийн өсөлт 10% өссөн гэж үзэх юм бол биднээс хэд дээр ирэх үү гэдэг энэ шинжилгээг одоо яг байгаа энэ өнөөдөр энэ 10% үл 2874 дээр ханш ирнэ. За ямар хуу зурглаар явах уу гэхээр биднээс юм үзэж. Одоо энэ өнөөдөр 28 гэдэг зүйтэй ханш нэг иймэрхүү яваад ямар хэлбэрээр явахыг сайн мэдэхгүй юм тийм ээ. Ингиж орж ирээд 2860 70 руу орж ирээд буцаад нэг 5-6% унсан гэсэн үзүүлэлт байгаа. За энд тийм ээ энд унтсан байгаа шүү дээ. Өсөөд энэ 10% ингэж өсөөд буцаад 6% унсан. Тэгэхээр нэг 2865 70 дээр ирнэ гэж үзэж байгаа. Долларын ханш ойрын хугацаанд дараа жилийн хавар болохоос өмнө. За тэгээд энэ 5% уналт үзүүлээд 2601 хавцаа буюу одоогийн ханшин дээр хүрээд ирэх болов гэсэн юм гаргалгаа гаргаж байгаа. За нөгөө нэг биднээсийн үзүүлэх гэсэн бол энэ Excel файл байгаа. За та бүгд энийг хараарай. За нөгөө үр шир маань ингээд Excel файл дээр онороо гаргаад ирж байгаа. За энэ дээр бол их сахилга батгүй асуудал болсон байгаа. За энэ шараар бол биднээс ингээд сонгуулийн жилүүдийг тэмдэглэсэн байгаа. За энэ 2000 оноос засгийн газрын үр бол гайгүй байсан мөн. За ингээд засгийн газрын үрийг ингээд гүйлгээд харуулчих. 2000 он 841 сая өртөө байсан байна.
За жиг ерөнхийдөө нэг 200 сая доллараар ингээд нэмэгдэж явж исэн баг. Ингээд 2005, 6, 7, 8 он гэдэг ингээд. За энэ 10 он дээр их ноцтой. За энэ засгийн газрын өрн дээр болохоор энэ жигд ингэж 200 саяар өсөж яваад 16 оноос хойш нэлээд замбраагүй одоо үр тавьж эхэлсэн байдал ажиглагдж байгаа. Биднээсийн дүгнэлтээр. За энэ 15 оны 12 сарын 31-нд 3.7 тэрбум долларын өртөө буюу 16 оны эхний улирлаар 4 тэрбум долларын өртөө байсан байна. За одоо ингэж хаашаа харъя. Засгийн газрын өрийг 16 оны эхний улиралд 4 тэрбум долларын өртөө байсан бол 17 оны 12 сарын 31-нд буюу 7.3 тэрбум доллар. За энэ юу харуулж байна гэхээр энэ нэг жилийн дотор бол засгийн газар 3.3 тэрбум доллар хаанаас ч зээлцсэн. За ингээд 18 оноос цаашаа өнөөдөр бол ингээд 7.3 тэрбум долларын өртөө засгийн газар. Тэгэхээр 16 оны энэ засгийн газар 3.3 тэрбум доллар зээлсэн байна. За аж ахуйн нэгжүүдийг аваад үзье. За Төв банкны өр бол харьцангуй гайгүй байгаа. 2.2 тэрбум доллартай 2 тэрбум доллар. За 2 тэрбум доллар байна. За энэ бас Төв банкнаас гарсан өр 2.2 байна. За энэ бусад салбар гэдэг бол энэ дээр их замбраагүй тийм байдал ажиглагдсан. Та бүгд дараараа эргээд 2000 он руу оръё. 2010 он. За ингээд 11. За энийг ингээд хараад байгаа та нар. 2010 оноос энэ дээр бол айгүй сахилга батгүй юм уу? Эсвэл компаниудын засгийн газрын баталгаа гаргаж авж гэнэ үү, тийм ээ? За энэ бусад салбар гэдэг дээр ингээд огцом өсөж байгаа. 10 оны 12 сарын 30-нд тэрбум 400 сая долларын өртөө байсан бол 11 оны 12 сарын 31-нд 500 саяар нэмэгдсэн байна. За энэ дээр бол шууд хөрөнгө оруулалт болон компаниудын үрийг аваад үзээрэй та нар. За энийг ингээд харъя. Бас харьцуулаад хараад үзэх хэрэгтэй. За тэгэнгүүт энэ 10 оны компаниудын үр, компани хоорондын үр 2.9 тэрбум байж байгаа. Шууд 12 оны эхний улирал гэхэд за 11 оны 12 сарын 31 гэхэд энэ бараг 3 тэрбум доллар нэмэгдсэн. Энэ 500 саяар нэмэгдсэн. Ингээд нийлээд 3 сая 500 тэрбум доллараар нэмэгдсэн байх жишээ. За энэс хойш ингээд нэг өсөндөө төр засаг тийм сул байна. Энэ компаниудтай хандах, өрөө барагдуулах, тодорхой хэмжээгээр баталгаа гаргаж өгөхдөө гар султаа болсон байдал ажиглагдаж байгаа. За ингээд 2.6 тэрбум доллар болсон байна 12 оны эхний улирлаар. За энэ сонгуулийн жил. За энийг бас та бүгд улс төржөөд ингээд бодоод үзэх хэрэгтэй. Сонгуулийн жилийн өмнө яагаад ийм их компаниудаар дамжуулж үр авах болов, тийм ээ? Засгийн газар. За 12 оны 12 сарын 31-нд 200 саяар нэмэгдсэн байна өмнөх оноосоо. За энэ дараа жил нь болохоор 500 саяар нэмэгдсэн. 14 оны 12 сард ингээд 3.9. За энд ингээд бүр замбраагүй юм бол 16 оны сонгуулийн дараа ерөнхийдөө замбраагүй, хяналтгүй, сахилга батгүй юм, санхүүгийн сахилга батгүй асуудал үүссэн болов гэсэн дүгнэлтийг манай Happy 24 клубээс хийж байгаа. 16 оны 3 дугаар эхний улирал гэхэд 3.7 тэрбумтэй байсан чинь ингээд 5 тэрбумаар бараг нэмэгдсэн. За энэ оны эцсээр ингээд аваад үзье. 16 оны 12 сарын 30-нд гэхэд бараг энэ 3.4.3 тэрбум доллараар нэмэгдсэн багч шүү дээ. За цаашаа ингээд аваад үзье. За иймэрхүү шинжилгээ биднээс хийлээ. Ингээд нийт төр
29.7 тэрбум долларын өртөө байна Монгол улс. Эдийн засгийн таамагаар ингээд 2865 руу ороод эргээд энэ жишгээр үсэх юм бол одоогийн ханшин дээр ирнэ гэсэн юм бодолтой байгаа. За ингээд та бүгдэд анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.